Нэг амьсгаар. За юу яцхан guys. Өнөөдөр ярьж өгөх кино бол Kids 1995 онд үйлдвэрлэгдсэн кино. Энэхүү кино Нью-Йорк хотын залуучдын нэг өдрийн амьдралыг баримтат маягаар харуулдаг. Энэхүү кино нь NC-17 ангилалд багтаж, unrated буюу төрөл жанрын ангилалгүй гарч ижээ. Кино нь баримтат сэтгэмжтэй бодит дүр төрх мөрөөдөлгүй залуу үеийг дүрслэхийг зорддог бөгөөд нэг өдрийн туршид өрнөдөг. Энэ бол Телли, өсвөр насны хүү. Тэрээр өөрөөсөө нилээн дүү насны хүүхдийн тархийг нь угааж хайртай дуртай. Чи надад хайртай юм бол надтай унт гэснээр Тэнэкэ охинч зөвшөөрж 12 хүрээгүй охины охин биеийг нь авч буугаар кино эхэлнэ. Төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн бэртгчин залуу хүү Тэнэкч үгүй гараад дээд давхраас нь шүлсэн хайчгаад гараад явдаг. Охиныхоос гарахад түүний найз үүдэнд нь түүнийг хүлээж суух бөгөөд түүнийг Каспер гэдэг. Нэг тэрэгний дугуйнууд найзыгаа хүлээнгээ пивон сэтгүүл үзэн суудаг. Тэд зуны амралтаа хэрхэн өнгөрөх вэ? Тэр ямар байсан бэ? Чи ч үзүүлж өгөх юм а зэрэг элдвийг ярилцсан явна. Каспер ч хөгшөн хөлсөж өгөхнээ нэг юм олж идий. Хараал идсэн пивч дуусчлаа. Манишэ пицца тэгээд гудамжинд хэв нэг пиццсангаа. Чи тэгээд яаснаа ярил да. Гээд ил зам дээр хүн амтнаас ч санаа зовдөггүй. Тэлийн зур ерөнхий 12-оос 13 настай өмнө нь бэлгийн харьцаанд орж үзэгээ охтуудтай л хавталд ормоор байна. Хамаагүй дээр ядчил өвчөө авахгүй гих зур Каспер ч хөгшөн өчигдрээр ёстой баалрах шахсан шүү. Гэхдээ буудуулаагүй болоо ч гэж явах шиг. Тэр хоёр бараг л юу ч болоогүй юм шиг за дэлгүүр орё бро. Нөгөөтхөрөө Каспер ч энэ удаа би авъя гэд орно. Дэлгүүр эзэн явах те ядарсан хөгшөн бодвол хятадл үз. Тэли ороод ямар нэгэн зүйл хайж байгаад хөгшин ирээс ямар ч утгагүй зүйл асууна. Хөгшин ирч ойлгохгүй юу? Би чамайг ойлгохгүй байна гэсээр л байдаг. Киноны үйл явдал 1995 онд учир камер байхгүй. Хэл усаа сайн сурч амжаагүй хөөрхий зэрийг тэнэгтүүлж буй нь л дээ. Харин энэ зур Каспер хөрөгчнөөс шилтэй бив хулгаалan өмдөндөө хийгээд гарахтаа хөгшин ирлүү ойлгож ядаад байх юу байна гэд миний эргэтнийг хөх гэж байгаамаа азгүй амтан минь гэд гараад явна. Гадаа зогсож Джеймс зарж буй хятад хүүч мэддэг бололтой харцсан дайлдарна. Тэндээс гараад Телли Каспер хоёрын бодол санаа нь өнөөдөр ямар нэгэн аргаар мансуурцгаая. Химэн тэдний цугларч элдвийг хийдэг газарт ирдэг. Тэнд нь бас нэг хэдэн таргалсан тарихтай замбраага алдсан нөхдүүд угтаж явдаг. Эсрэг талд Жэни гэдэг охин бас нэг хэдэн явцгүй найзуудтайгаа нэгнийдээ цугларан ярилцсан сон. Жэни охин киноны эхэнд гардаг охины адил Теллигийн сул залинд итгэж охин биеэ өгчихсөн юм байна л да. Эдгээр охтын яриа бол зөвхөн хөвгүүдийн л талаар. Тэд хөвгүүд унтаж эхлэхээс өмнө байдаг л энгийн 2-3 өгүүлбэр хэлдэг шүү дээ. Охин минь би чам тайртай. Чи надад үнэхээр чи миний цорын ганц амлж байна гэж хэлдэг. Харин дараа нь шал өөр хүн болчихдог. Эсвэл ерөөсөө олцдоггүй гих зэргээр ярилцсан. Жэнигийн найзууд ерөнхийдөө бие биенийхээ бэлгийн харилцааны төвгүүдийг ам оролдон ярьцгаана. Жэни охиноос Теллич адил охин биеийг нь авч дараа нь яг л усан тайсан чулуумыг алга болжээ. Энэ үед хөвгүүд нь яг л тиймэрхүү яриа өрнүүлдэг. Эдгээр охид хөвгүүд нь ерөнхийдөө 12-оос 19 насны хооронд. Телли хэлэхдээ би хамгаалт буюу кондомыг ерөөсөө ашиглах дурггүй. Бүр үзэн яддаг гэхэд тэдний дундаас нэг нөхөр нь ойрын үед сонсогдоод байгаа AIDS буюу доохыг хийсвэр тарих угаасан зүйл тийм юмд хуурцчхааргүй байна гэдэг. Гэтэл бүгд инээлдэж тийм өгшөн яг зөв гэж санал нийлдэг. Нэг нь бүр өгсөн ч дор хаяж энэ нь сайхан зүйлд зориулсан өхөл шүү дээ гэхэд тийм өгшөн би юу ч болсон хийх л болно надад хамаагүй гэдэг. Энэ үед охтын нэг болох Руби, Жэни бит хоёр бэлгийн замын халдвар төвчний тест өгсөн тухайга бусдаа ярьж өнөөдөр хариугаа авнаа гэдэг. Эмч тэднээс өмнө нь хэдэн удаа бэлгийн харьцаанд орж байсан талаар асуудаг. Жэни зөвхөн Теллитэй л унтаж үзсэн бөгөөд тэрээр дотроо өөрийгөө аюулгүй гэж боддог. Харин Рубин хэлэхдээ олон хүнтэй хамт байсан болохоор тодорхой сайн санахгүй байгаагаа хэлдэг. Эмч шинжилгээний хариу танилцуулж Рубин ямар ч халдваргүй буюу сөрөг гардаг. Гэтэл Жэнигийн хувьд харин ийм аз байсангүй. Түүний хариу нь эерэг буюу халдвар авсан гэж гардаг. Тэрээр ердөө ганц л хүнтэй өмнө нь унтаж үзсэн чи энэ нь хангалттай байсан гэмээр. Заримдаа мэдээж нэг шөнийн явдалч алдаа болж болно. 1995 онд киноны үйл явдал өрнөж буй учир Мэжик Джонсон гээд баян нөхрийг стооцуул доохын халдвар авсан хүн нас баралцтай л төгсдөг. Жэни үүнийг мэдэж буй учир Теллид сануулж залгах гэдэг чи утсаа авсангүйд түүнийг хайж илүү олон хүнд тараахаас өмнө анхааруулгаар явдаг.
Киноны эхний хэсэгт гардаг охинч бас тус халдварыг авсан байх магадaltaй. Магадaltaй ч гэжтэй угаасаа аваа биз. Дөнгөж 12-3 настай л харагдсан. Хөрнө солигдоход өнөөх хоёр маань нөгөө газараасаа гарan Тэлигийн гэрлүү явна. Замдаа тэд ихчээс мөнгө асууя. Өгөхгүй гэвэл хадгалдаг газрыг нь мэдэх юм чин туучиг их жишээний. Тэд метронд явж байх үед хөгжлийн бэрхшээлтэй хүн гуйлг гусаар орж ирдэг. Каспер хөгжлийн бэрхшээлтэй хүнд жаахан задгаа мөнгө өгдөг. Өөртөө баг юу ч үгүй хулгай хийж байж. Гэхдээ ядчил энэ нь Тэли Каспер хоёрын сайхан талыг нь харуулсан ганц хэсгэл байв. Замдаа Тэли хэлэхдээ би одоо 13 настай Дарси охиныг онилсон. Тэр лав хүнтэй унтаж үзээгүй байхаа гих зэргээр ярилцсан. Или балаим ярилцсаар тэд эцтэй Тэлигэнд ирэх бөгөөд эгч нь хүүхдээ хөхүүлэнгээ бүр тамхи татчихсан. Мөнгө асуухтаа ажил төрөл хий байхгүй гэдэг. Тэдэнд мэдээж мансуурахын тулд мөнгө хэрэгтэй байсан учраас шууд л шуруулганаас нь хулгай хийдэг. За тэгээд өрөөндөө ороод 9 бусын юм ярилцсан. Би энийг үзэж байхдаа бараг л хизтэй хүүхдүүд билээ ч гэж бодох шиг. Ус засанд орд юм уу бүү мэд. Гэхдээ шаруудын ер нь ихэнх нь л усанд ордгоо юм л та. Бараг л нэг тийм сонио үнэртэй. Тэгээд нэмээд үнэртэй ус түрхээ зүгээр солиотой. Ямар тааж сугандаа нэг үнэртүүлэгч түрхээд халуусад байгаа мó бие чигшүүлээд байгаа мó ус цацалчаад л гараад явна. Эдний үеийн залуус ихэнхдээ цагийг Вашингтон Сквер гэх паркад өнгөрүүлнэ. Өнгөрүүлнэ ч гэж би энийг ганц олдог спот нь. Ямар одоо үе шиг нэг залгаал хаан байна гэх биш. Мэдээж хүүхдүүд ихэр цуглардаг учраас хар тамхины наймаачуд болох Жамайкачууд маш их. Хулгайлсан мөнгөөрөө тэр хоёр вий даван найзууд дээр очин ярилцсан нөгөөхөө бөөндөө орож татах зуур. Ижил хүстэй хосууд тэдний өмнөр хөтөлцөөр явна. Ижил хүстэй хосууд тэдний өмнөр хөтөлцөж явтал Касперийн бүлэг ерөнхийдөө л хей вирусүүдээ эндээс зайл. Битгий амьдр. Үхээч бидний ертөнтөөс зайлаач. Гаж донтонгуудаа зэрэг элдвэр хараадаг. Учир нь энэ цаг үед доогын албарыг ижил хүүснүүдээс гаралтай гэж үздэг байж л дээ. Энэхүү баркан дандаа муу энергитэй мэт. Бүгд л ямар нэг юм болоход бэлэн харагддаг. Каспер скейтбордоор гулгаж байх зуур нэгэн хар залуутай санамсаргүй мөргөлдөн олонний өмнө уучлалт хүсдэг ч нөгөөх нь өдөж эхэлдэг. Каспер хариуд нь зүгээр тонлоо гэхэд хар залуу бүр дайрсанд Касперийн бараг 20-30-аад хүнтэй бүлэг түүн рүү дайран бордоор зогож унгааснаар бүгд зодож дэвсэж эхэлдэг. Нэр эмгүүл бүгд улааран дарж босгож ирэн Каспер зогож унгасныхан дараа Тэли дээрээс нь нулимчдаг. Эндээс Телиг ер нь ямар арчиг үйлдэлтэйг нь харж болно. Жэни Телигасаар таксийн цун явах зуур жолооч түүний гунигтай байдлыг харан гадаа ийм сайхан өдөр цоглог бай. Залуу хүн байж хөөхөн ч охин байна гэсэнд охин харин төр зуур зовлонгой март бололтой нэмсгэлдэг. Заримдаа ямар нэг хэцүү өдөр нэгэн танихгүй хөгшүүн чамд сайн сайхан үг хэлж урамшуулдаг шиг. Буцаад шилжиж залуус зодооны хохирогч амьд болов уу? Юу гэж бодож байна гэж ярилцгаадаг. Үнэн дээр санаа зовсондоо биш зүгээр л маазарч байдаг. Нэгэн ч бид бараг тэрнийг алчсан баха гэхэд Стивен гэ залуу нь үгүй ээ. Тэр ингэж байхад хөдлөөд байсан ч гэх шиг хажуудгийнхаа доодхыг оролдонгоо хэлдэг. Энэ үед Жэни парк дээр ирэхэд Тэли мэдээж аль хэдийн явчихсан байдаг. Энэ үед Тэли Дарсиг дуудан авчгаар чи хөвгүүд гудамж мэтэрлэн алхана. Эдгээр залуус ямар ч хийцгүй харагдаж байгаа ч ямар нэгэн зоригтой. Тэд хэн нэгний усан бассейнд хулгаагаар орж сэлэн зугаацна. Энэ үед Телигийн үлгэр дамг шиг ярианууд Дарси дээр бусад охид шиг чилэрдэг. Тэрээр бараг л би өдөржин чамайг бодож шөнөн зүүдэллээ гээл. Өнөөдрийг ямар их хүлээвэ гээл. Энэхүү залтай яриаг нь амьдралдаа анх удаа сонсож би 12-3-тай охин итгэж орхидог. Харин энэ үед Жэни Телиг шөнийн клубд олноо гэж найдан ирдэг. Энэхүү клуб нь бүх насныханд нээлттэй клуб юм байна л да. Тэнд нь бүх хүмүүс ч гэжтэй хүүхдүүд Тэли Каспер хоёроос ч илүү галзуурч байдаг. Жэни Фижит гэх хүүхэдтэй уулзсан Телиг асуух бөгөөд манай хүн ирээгүй гэдэг. Фижит гэд хүүхэд Жэнид энэ юм бол шин юм ээ. Энийг уучих гэж шахсаар уулгаж орхидог. Ингээ Жэни клубт мансууран цагийг өнгөрөөж эхэлдэг. Энэхүү киног нөгөө бодит явдлаас сэтүүлсэн гэсэн шүү дээ. Тэгээ байдсан болов гэд хайгаад үзсэн чинь 1990 онд NASA гэдэг парцинууд зохион байгуулагддаг байсан за.
байгаа. Тэгээ үүнд бичснээр ерөнхийдөө нэмэх 16 ивент гэж байгаа байхгүй юу. Гэхдээ 12-оос 15 насны хүүхдүүд бол зүгээр л энгийн байж идэг. Ивент нь нэмэх 16 гэж заасан учраас ерөнхийдөө алкогол зарах лицензээ авч чадахгүй гэсэн үг. Яг нь кинон дээр ч тийм алкогол ерөөсөө харуулахгүй л байгаа юм л да. Яг нь энэ дээр бичснээр алкогол хэрэглэхгүй. Гэхдээ И гихт нэршилтэй харт амхийг ихээр хэрэглэдэг байсан. Тэгээ NASA-гийн парти нь ерөнхийдөө л түнээлэрхүү маягийн газар болдог. Нэг тийм юу мүү тийм тайз засалтмаас ерөөсөө байхгүй. Монголд гэхдээ яг нэг хэсэг нэмэх 16 партиг болооддаг гэсэн тий. Хүүхдүүдийн нэг эвгүй бичлэгнүүд бас нэг яваадсан тий. Тэгээд энэхүү партийн дээр нь ерөнхийдөө рейв хөгжим ерөнхий давмгаалдаг. За эргээд кино руу орцгоё. Харин нөгөө фракц нь Стивен гэх залуугийн гэрлүү явцгаадаг. Гадаанын тели аль хэдийн учраа олчихсан үнсэлцэж байх зуур гэрт бол зүгээр л холион бантай. Зарим нь мансуурч, зарим нь ууж, зарим нь солиорч байдаг. Каспер бол улам л галзуурч, илүү бараг аюултай болж байдаг. Нэг охин Касперыг шохоорхон чамаг яагаад Каспер гэдэг вэ? Гэхэд эн чинь миний нэр штэ тэнгээ. Охин үгүй ээ, яагаад тэгдэм? Жинхэнэ нэр гэд байна штэ, бич минч гэх анзааны. That's my real name, bitch. Хөвгүүд бүгд инээлдэн тэдний ярих зүйл бол ердөө л ямар хүнтэй унтаж үзэж байсан, 3 хүнтэй зэрэг хийж байсан уу? Хар, шар, латино аль нь вэ гэд 12 хүрснүү гэмээр хүүхдээс асуухад нөгөөх нь надад хамаагүй аль нь яах вэ л гэж хариулна. Ийхүү ярилцсан явн явсаар Каспер солиорон ваананд хэвтэн. Хажууд нэг хар хүүхэд тасарчихсан ч байх шиг. Ингэж байх зөөр нэг нь бие засчгаад л яваад өгнө. What the fuck? Үзэгдэл солигдож хідэн хидтэй юм бэ гэмээр хүүхдүүд мансуурч харагданаа. Энэ бол киноны зураг авалтын явцад гинэд орж ирсэн санамсаргүй мөч бөгөөд бүр зураг авалтын дараа зарим дөрүүд тэр жигтэй үлдсэн ч гэж ах шиг. Эцэстээ энэ их мансууруулах бодис уух юмны нөлөөгөөр бүгд тасарч унтаж эхэлдэг. Jenny энэ үед клубээс гарч тэлийг олохоор явдаг. Нэг сэтгэл өвдгөн хэсэг нь тэрээр замдаа би үхэхгүй гэж дотроо давтан явдаг. Гэхдээ тухайн үеийн доохын халдварт эмчилгээ байхгүй учраас үхэх нь нэгэн л тодорхой. Jenny байран дээрэн солиорч буй Каспераас тэлийг асуудаг. Гэвч нөгөөгийнх нь хариулт хааны газар хэн нэгний дээрч гэх шиг. Jenny шантран өөрөө хайхаар явхад аль хэдийн Дарситэй унтаж байдаг. Ингээд Дарсич модал авсан нь ойлгомжтой болж байгаа юм л да. Jenny ч зовлонгоо дэлэлгүй зовж шаналан буудан дээр хэвтээд унтаад өгдөг. Каспер нь энэ өдөр шөнийн турш арх мансууруулах бодис их хэмжээгээр хэрэгэлсэн бөгөөд яаж тессэн нь гайхмаар. Тэрээрсэрэн уух юм хайж явсаар өглөөг пивээр эхлүүлдэг. Jenny унтаж байх үед Каспер түүнийг олж харж дэрэгдэн сууж өөрийгөө барьж дийлэлгүй. Мөн өөрөөснөөр сэрүүн хүн байхгүйг мэдээд Jenny-г оролдон би Каспер л байна штэ гэснээр хүчрхийлж орхидог. Jenny энхүү хавталд орж байх үед өмнөх шөнийн уусан юм нөлөөгөөр юу ч хийж чаддаггүй. Ингээд киноны төгсгөлд Jenny, Каспер, Телли, Дарси бүгд бидлэгийн таашаалд автан яг л доохын халдвар тээж үхлийн гэрээгээ гартаа зурсан мэт. Тэд жаргал бол бүх зүйл гэж бодож амьдралын боломжоо ч алдсан. Мөн эцэгхийн хараа ханиалтч байсангүй дээ хөрхий. Телигийн зүгээс киноны төгсгөлд ишлэл хэлдэг. Тэрээр хүүхэд байхад чамд юмс төдийлөн чухал биш. Хэрвээ чи ямар нэгэн анхаарал халамж тавьдаг зүйл олох үед тэр л чиний бүх зүйл. Чи унтах гэ твтгтээ эмэгтэй хүн мөрөөдөж эхэлдэг. Чи өглөөс ирэхэд ч адилхан байх болно. Энэ бол нүүрэн дээр ч бичээстэй чи үүнээс хаашаач зугтаж чадахгүй. Заримдаа хүүхэд дотгошоо зүгээр л хийх гээд л байдаг. Ердөө ийм л зүйл. Хүнтэй унтахад л би дуртай. Үүнийг надаас авчих бол надад юу ч үлдэхгүй шүү дээ гэдэг. Яг утга нь тэр ямар нэгэн зүйлд дурлсан. Тэгээд үүндээ үгсэн л гээд байгаа юм уу да. Киноны төгсгөлд Каспер эрүүл ухаанаар сэрээд хийсэн реакц нь энэ кино үзсэн хүмүүсийн олонхын сэтгэлдлийг төгс илэрхийлнэ. Тэр хэлэхдээ Jesus Christ юу болчихвоо гэснээр кино дуусдаг. Jesus Christ, what happened? За нэг имерхүүл кино байна да. Манай энэ багчуулч бас энэ CU-ийг суулгаа их одоо болоо. Энэ киноны сценүүд нь бол ер нь бол эвгүй. Шалтан нууцхан эвгүй сценүүд олонтой. Гэхдээ мэдээж түүнийг нөгөө YouTube хийж болохгүй болохоор тэгэл нэг наашин цааш нь болгоол тэр эсгүүдийг нэг ярихгүй байгааг л хичээлээ л дээ. Энэ киног би нэмэх 18 гэж хэлэхгүй. Ерөнхийдөө нэг 12-оос дээш насны хүмүүс ерөнхийдөө үзсэн байхад гэмгүй. Зүгээр сургамж аваараа гэсэн үднээс л ярьлаа. За тэгээд дуртай зүйлээ болоод хариуцлагатай хамтарцгаая guys. Бүтнээр нүцгэх хүсвэл комент хэсэгт үлдээгээрэй. Нээц дээр ер нь бараг л байхгүй дээ. Байсан ч нөгөө нэг resolution нь бүр амар муу байгаа.
Ерөнхийдөө нэг иймэрхүү докюментари кинонууд яриул яаж ин guys. За тэгээ дараагийн эвгүй баримтат киногоор уулзлаа. Түр бай бай.